Заримдаа бидний төлөвлөөгүй санхүүгийн хэрэгцээ гинтгэл тулгардаг шүү дээ. Тэгвэл 7 жилийн турш бидний санхүүг хөнгөвжүүлсэн Son аппликейшн маань ойн баяраа тохиолдуулан Son Care үйлчилгээгээ танилцуулж байна. Хоол хүнс, эрүүл мэнд гэх зэрэг өдөр тутмын хэрэглээгээ санхүүгийн дарамтгүй шийдэх цоон шин боломж гэж ойлгоход болно. Son Care-ийн эхний давуу тал нь зээлийн эрхтэй харилцагч бүрд 200,000 төгрөгийн эрх шууд идэвхжинэ. Өөрчлөлт байхгүй, шинтгэлгүй, хүн өртөө 2%. Харин үргэлжлүүлээд хугацаанд төлөлтөө хийгээд байвал таны эрх 500,000 хүртэл өсөж хүүн бүр 0.5% хүртэл буурах боломжтой. Өөрөөр хэлбэл хариуцлагатай хэрэглээ бүр танд илүү их боломжийг авчирна гэсэн үг. Мөн Son аппликейшн эрхээ нэмж 5 сая төгрөг болсон байлээ. Эрхээ нэмээгүй харилцагч байвал эрхээ нэмээр. За тэгээд дэлгэрэнгүй доорх линкээс аваарай. Халамж бүрээс хайр мэдрэнэ. Ингээд үлээ бичлэг рүү орцгоё. Халамж бүрээс хайр мэдрэнэ. Son Care. Бид ихэнх л жүжигчин Хан Сойг яг World of the Married сурлаас хараад шинэ царайлаг жүжигчин байна даа гэж бодож исэн бол нэх удалгүй Squid Game-тэй залгуулан нэгэн сонирхолтой цуврал тогсноор улам илүү танил болсон. Хосуудын ертөнцийн тэр сэтгэл татам тунхан дүрээс акшн кино руу шилжсэн мэдээж их сонирхолтой байсан. Одоо үзэхнээр нэлээд акшн байсан байгаа. Тухайн үед бүр нэг шүн суугаад үдцсэн болохоор зарим зүйлсийг ч анзаараагүй их өнгөрөөсөн. Ойр дахиад үзэндээ л гэж бодоод байсан. Ашгүй ингэж нэг үзлээ. Та нар ч гэсэн Хан Сойгийн аль нэг драмаг эрг нэг дурсмаар л авах гэж бодож байна. За тэгэхээр хэдүүлээ өшөө олон юм ярихгүй эрвээхээ үзэхээр явцгаая. Жиу охины өглөө бүр асар их айц дарамтунд эхэлнэ. Хичээлдээ явахаас өгсөөлөл гэрээсээ гарвуугүй үйл цагдаагийн офицерууд байн готож хүлээж байгаа л асуудаг асуулттай. Яг л робот чиг өдөр болгон аавч нь хаана байна? Залгасан уу? Чамтай холбоо барьсан уу гэж шалгана. Жиу энэ ядаргаатай асуултуудыг сонсохоос хэдийнэ залхсан. Царайгийн чарахгүй хажуугаар шууд зөрөөд өнгөрдөг болсон байх л жишээ нэ. Цагдаа нар ч охиныг гэрээс нь эхлээл сургуулийнх нь үүд хүртэл сүүдэр шиг алхан бүрээрэн дагдаг үнэн дарамттай заяа. Яалчгүй манай жив гинт хэрэгтний хүүхдийн байна л да. Аав нь орс ургүй хаагур яваа юм бүү мэд. Дааш тэгээ охины зовлон зөвхөн өвгөр зогсохгүй. Сургууль дээр бүр хэцүү байлтай. Ангийнх нь охид түнээ зүгтж нуугдж яваа мафийн гишүүний хүүхдэйгээ мэддэг учраас ил цагаан доромжилж дээрлэх юм байна. Хажууд нь шахуу чанга шимнэлдэн муулж энэ сургууль зөвхөн нэр хүндтэй айлын соёлтой хүмүүс сурах ёстой болохоос гэмт хэрэгтний хүүхдүүд байх учиргүй л гэхэн зэр. Сургуулийн засварлагын цаг болгоод хүүхдүүд бүгд цугларч инээлдэж байхад живүүл хинч тоохгүй. Ерөнхийдөө үргэлж ганцаараа айл зогсдог байв. Түүнтэй найзлах бүр үг солихч хүн олдохгүй хөрх. Гэтэл нэг өдөр сургууль дээр цагдаа нар ирсэн сургуулийн захиралтай ярилцаа айл зогсож байх юм. Төд удалгүй ангийн багш нь живүүг дуудаж уулзж байна. Үгүй яах вэ? Захиргаанаас түүнийг сургуулиас шилжүүлэх шийдвэр гаргасан л болж таарав. Сургуулийн бусад сурагчдын эцэг эхчүүд нийлж гэмт хэрэгтний хүүхэдтэй бид өөрсдийн хайртай нандаа охтой хамт суулгаж нэг ангид сургахгүй л гэсэн байхгүй юу? Ингэж бөөнөрөөл нийлж гомдол гаргаж шахалт үзүүлсэн л байж. Цөөрсөн охин багшийн өрнөөс гараад алхаж явтал гинт түүний утсанд мессеж ирж байна. Нэг л харуул түүний төрсөн өдөрт зориулж ааваас нь нууцлсан дугаараас баярын мэдлэгээ ирсэн байлаа. Миний охин төрсөдрийн минь төргий гэсэн мэдчилгээ охиныг ч улам ихээр л гомдоож байгаа болтой. Жиу уур бухимдал, гуниг харамсал холилдсон байдалтай ангид орж иртэл өнөөх дээрлэхүү охид чинь түүнийг зүгээр суулгахгүй маас. Тэд охиныг улам ихээр оролдож барьж исэн зүйлийн зааснаа аав чинь бараага мартаа явцсан мууч гэж явах шиг бүр амар өдөд байгаа байхгүй юу? Яг энэ мөчүүд Жиугийн тэр их тисч ирсэн төвчээрийн утас тасралгүй яах вэ энэ ч одоо. Өнөөх чанга инээгээд байсан охины нүүрлүүн саваад за тэгэл зодоо эхэллээ дээ. Манай охинтой гуруула зэрэг үзэх юм байна. Үснээс нь зулгаагаад ширээ мөрэн саваал тэгснэ бархуу хутам мутаг гаргаж ирэл юу хэлтвэ. Жиу уур хэлэндээ дийлтэн дээрч өөрөнд дэрлэгдэг байсан гурван охиныг будаа болгоод хаялаа. Гангстер охин байна да нэг идэд байна хайлууд. Яг энэ үед ангийн багш нь сандарсаар гүйж ирэх бөгөөд Жиуд сургуулаа угаасаа хайж байгаа нь энэ юм байна. Гадаа гараал ууран дараадаг охин өөрөнд байнга дагаж тагнаждаг цагдаагийн машины толийг нь хэм цохиол зүгтчлээ. Ингээд аавтайгаа хамт ирд суудаг байсан голын хэрэг дээр ирээл хэсэг сууваа. Голын ус руу харан суухдаа тэрл ганцаараа энэ хорвоо дээр ийм ганцаардмал зовлонтой байгаа мэдл санагдсан байх өө хөрхий. Тусламж гуйж найдан хинж байхгүй л мэд. Орой харанхуй болсон хон Жиу гэртээ харахаар алхаж ирэхэд өнөөхөл цагдаа нар байрных нүдэнд отчил байна. Жиуч тоолгүй шууд л гэрлээгөө ортол хаалганыхан газар аавх нь хөргүүлсэн төрсөн өдрийн билүү. Аавда гомцсон орондоо өнөөх билийг өрхөлж хайчаал орлоо. Дотогш ортол утсан бас зогсоо зайгүй дуугараал байна. Үгүй аав нь ч бас ууггүй залгадээ. Жиу хүндээ авахгүй байсан ч утсан тасралтгүй дуугарсаар эцэст нь нэг авлаа. Аав нь төрсөн өдрийн минь түргэж энэ нандин өдөр нь дэрэгдэн байж чадаагүй дээ уучлах гэж байгаа анлин. Үүдэнд нь бэлэг үлдээснээ хэлээд
Миний охины хичээл ном нь сайн байгаа биз дээ. Өнөөдөр найзуудтайгаа гоё тэмдэглэв үү гэж зөөлөн дугаар асуух үед живүүгийн дотор сайн нэг хөрөмтлөгдсөн бүх уур гомдол нь дэлбэрч байх шиг л байна. Аргагүй. Цагдаа нар бүтэн сарын турш араас нь сүүдэр шиг дагаж, сургуулийнхны ч түүний гэмт хэрэгтний охинж дээрлэгэж, доромжилж, хүн болгон гадуурхаж, эцэст нь сургуулаасаа хөөгцөн гэдгээ нулимс туслуулан хэлж байгаа. Танаас болоод миний амьдрал там болж ийм л гин. Угаасаа хүн болгон ад үзээд байгаа юм чи аргагүй штэ аавда оруулах нь. Аав нь гэхдээ охиноо ийм хэцүү байгаа гэж мэдээгүй л болтой. Угаасаа аавынх нь утас холбогдохгүй ийм хэцүү байгаа гэдгээ ч яаж хэлэх вэ? Энэ үед л аав нь үнэхээр гимсэн болтой охин руугаа очихоор шийдэж байх шиг л байна. Даанч охиныхын хувьд одоо аав нь аль хэдийн үгсэнтэй л адил гин. Тэгэж миний амьдрал руу зүглэгч хэрэггүй. Би таныг үзэн ядж байна гэж хэлээл уцаа тасалчлаа. Аав нь ч одоо ийм үг сонсохгүйгээ яах вэ? Гэлээч үнэхээр хэцүү л байгаа юм шиг байна. Тэрээр шууд л жолоочо хөөж буулгаад охиныхоо байр руу яаравчлан хөдөлвөө. Байрныхын гадаа очмогцоо охиныг нь харуулдаж исэн 2 цагдааг шууд цохиж унгаад дотогш яваар. Хонгилд өнөөх задлаагүй өшөглөөд хайчихсан бэлгээ хараад аавын сэтгэл өвдөж нөөц түлхүүрээрээ хаалгыг нээх гэж оруулахад жив энэ жимэнээр сэрэв. Яг энэ үед хонглын цаанаас хар хувцастай нэгэн үл мэдэгдэх хүн гарч ирж байна. Аав нь аюулыг зөнгөөрөө мэдэрч охиноо аюулд оруулахгүй тулд хаалганы бариулыг гаднаас нь тас хатгаж биеэрээ хаалгыг таглав. Нэг ерөөтөө өгүүлэн өмчсөн санагдчихлаа. Жив хаалганы дурангаар хартал аав нь тэр дороо буудуулах нь тэрээ. Охин дотроос нь эгэж хичнээн зүтгэсэн ч аав нь хаалга гаднаас нь чанга ихчин бариад миний охиныг л зүгөрхөлдөж тэр юу ч мэдгүй л гэж алуурчнаасгүй. Алуурч аавыг нь дахин цэжрэн буудаад эргэж харан алхан одвоо. Аав нь цусандаа будагдсан байхдаач охиноо хамгаалж хаалга нээтгэс сэрвэлийн төлхүүрийг гол дотор нь хугалж орхив. Хаалганы цаанаас аавынхын тасарч буу сул дуу сонсогдож миний охин ааваасаа болоод их зовлоо гэж уучлал гуйсаар амьсгал хурав. Жив хаалгыг дотроос нь цохиж уйлсаар арай гэж эвдэн гарч иртэл аав нь хэдийнэ өнгөрсөн байхгүй яхав дээ. Маргааш нь оршуулгын ажил дээр уур амьсгал маш хүнд. Аавынх нь бүлгийн толгойлогч хар костюм өмсөн олон дооны залуусад дагуулаа ирчихжээ. Тэрээр тамхи хасааж хүчний савнд зөөлөн тавиад найстай хүндэтгэл үзүүлээ айл явж байгаа нь. Уг нь чум цагдаа нарт хайгдал байгаагүй мөчтөө. За тэгээ ямар ч тач охин танд аав ч нь бол миний хамгийн дотны найз ах дүүгээс минь өөрчлөх нэгэн байсан шүү гэдгийг хэлж аваа л явлаа. Хэд хоногийн дараа охин цагдаагийн газар очиж хэргийг яагаад юм хурдан хаадч байгааг асуухад гэрч байхгүй. Хэргийн газар зэвсэг алдаагүй. Бас дээрээс нь хяналтын камерад устсан гэдэг ер нь л туслах шинжгүй. Энэ бол зүгээр л мафиотын хоорондын өшөө авалтаа л гэж үзсэн байна. Ингээ арга мохорт аавынхаа найз чойдор очин тусламж гуйж байна. Уг нь нэг ийм хинэн үл мэдэгдэх зураг үлдэх нь үлдсэн. Тэгэхээр та энэ хүнийг олж өг гэхэд түүн рүү анхааралтай хараад хэрвээ олволч яах юм гэж асуух ба. Охинд ийм амьдрал зөхгүй гэж бодсны байсан бүр алгадаад хөөгөөл явууллаа. Уг нь аавынхаа найз гээгүй мүү бас. Манай хүн ч угаасаа хүн алхан байдгаа хотогч үж чадахгүй нь ойлгомжтой. Яг тэр шөнө өнөөх алуурчнал болтой живүүгийн гэр дахин иржээ. Хаалга нь маш хүчтэй нүдсэн ч охин айсандаа юу ч хийж чадсангүй. Ингээ алуурч удалгаа яваад өгөө. Энэ үед л охин гинт зөрөг гарган хаалгаа нээж араас нь гүйсэн ч алдаж орхив. Ингээ өөрөө хайхаар шидэж алуурчны зургийг хотын хаасаагүй постэр болгон шөнөөр нааж эхлэх нь тэрээ. Чойчоос найзынхаа охиныг юу хийгээд байгааг нь анзаараад байгаа. За тэр оройн живгийн уц руу үл мэдэгдэх дугаараас залгаж би энэ постэр дээр хүнийг мэднэ. Хэрвээ бэлэн мөнгөтэй ирвэл мэдээлэл өгье л гин. Уухантаас аавынхаа үлдээсэн мөнгийг аваад гардыг байгаас тээ. Дааш тэр газрын очтол өнөөх залуус зүгээр л нутгийн дээрэмч хулиганууд байж мөнгийг авмагцаа гуруулаа нийлж байгаа л охиныг зэрлэгээр өшгөлж зодож жив ширүүн үтсэн ч ганцаараа 3 том залууг ягааш дийлэхгүй штэ. Толгойдоо цохиулан ухаан алдаж тэд түүнийг тээш рүүгээ хийгээл аваа явлаа да. Ингээл бүх юм дуусчаа гэж бодох тэрхэн агшинд машины тээш дотор жив том мөргөлдөөний чимээ сонсож машин зогсов. Гадаа өнөөх хулигануудыг чи хин нэгэн алж их шиг байна уу? Тэдний ойрлох, уучлах дуу чимээ сонсогдоод байна. Охин айсанда машины тээшинд утгаа чанга гатхан хүлээж байтал тээшний хаалга нээгдэж гараас нь хутгийг нь маш амархан булааж авлаа. Энэ хүн бол мэдээж аавынхаа дотны найз Чой байв. Үххийг хүсээ юу? Ингэж ганцаараа тэнцэж гүйж байгаад нэг өдөр үнэхээр аллалаа шүү чи. Миний найз чамайг ингэж амьдраа сайл гэж лав хүсэхгүй. Гэхэд нэгэн цагдаа нар юу ч хийхгүй, та ч бас юу ч хийхгүй байна. Жив зүгээр юу ч болоогүй юм шиг яаж амьдрах вэ? Өшөөгөө авахгүй бол өхөж чадахгүй. Ийхүү ч охины энэ цуцчгүй тууштай байдлыг хараад буулт хийж буу болтой. Хэрвээ чи түүнийг үнэхээр олж алахыг хүсэж байгаа бол эхлээд яаж алахыг сур гэж хэлээ түүнийг өөрийн нууц бэлтгэлийн бааз руугаа дагуулад ирэв. Энэ газар бол хотын захад байрлах мафийн шинэ цэргүүдийг элсүүлж алуурчин болгож бэлдэх газар бөгөөд урд нь ганц ч эмэгтэйхэн хөл тавьж байгаагүй ба жив анхных нь болов. За ингээд баахан цөөр чон дундал хаягдваа гэж.
Нэг залуу түүнийг жижигхэн хөт өрөөнд нь хүргэж өгөөд өнөөдрөөс эхлэж энэ баазын гэр цэвэрлэх, аяг тавг хувц угаах гэл бүх ажлыг хийнэ. Энд эмэгтэй хүн чи ерөөсөө эрхлэх зүйл байхгүй гэж анхааруулаад явлаа. Нэрэл энд эмэгтэйг зөөлөн хандах гулгах шинжтэй. Ганцаархнаа эмэгтэй гэдгээрээ улам л хүнд хэцүү нөхцөлийг туулхан дээ. Амгалан байдал гэж огтоосоо байсангүй. Заалны хөвгүүд бүх хүнд ажиллаа хийлгэж бэлтгэл хийх боломжийг нөхөхгүй булааж, хааж, боох зэрэг янз янзын юм үзэж байна. Ингээ оройн хүн болгон унсны дараа тэр л ганцаараа бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Чой заалан дээр түүнийг шалгаад байгаа байхгүй юу? Ямар ч охин бол бууж өгөх ямар ч бодлогоо ганцаараа чой түнд ингэж биечлэн сэтгэл зүй бэлтгэл гээл бүх юмд нь тусалж байна. Чи дайснаа бүр мөсөнд дуусгах хэрэгтэй. Зөвхөн биеийн хүчээр биш, ухаанаар, тактикаар, шанаа, эрүү, уруулыг нь эмзэг цэгүүдийг нь онил. Шаардлагатай бол ясыг нь ч хугалцуур. Өөрөө бүр гардан зааж өгч байна. Охин маш хурдан сурч байсан бөгөөд төрөлхийн чадвар мэдрэмжтэй хэлгэмээр. Живч урд нь аавыг нь алсан өнөөх малгайтай алуурсан байна гэж төсөөлөө өдөр шөнөгөөл гарын тусаар будагтал бэлтгэл хийв. Сон кэр гэж юу вэ? Сон кэр нь таны анхдагч болон гинтийн санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд зориулсан бөгөөд хүнс, шатхуун, эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэн таны амьдралын хэв маягийг дэмжих санхүүгийн шийдэл юм. Зээлийн нөхцөл 200,000-аас 500,000 хүртэл 7-оос 30 хоногийн хугацаатай, зээлийн шимтгэл тэг хувь, сарын хүү тэг 1.5-аас 2% хүүтэй. Та Сонкер бүтээгдэхүүнийг сон талаас юм уу зээл авах цэсээс авах боломжтой. Сонкер бүтээгдэхүүн рүү нэвтрэн орсны дараа хоёр төрлийн сонголт гарч ирэх болно. Эхний сонголт нь анхдагч хэрэгцээнд зориулсан бөгөөд бүртгэлтэй мерчантуудаас сонгон очиж QR уншуулан худалдан авалт хийх боломжтой. Бүртгэлтэй мерчантуудын жагсаалт Сонкер зэсийн доор харагдана. Хоёр дахь сонголт нь гинтийн хэрэгцээнд зориулагдсан бөгөөд шууд авах баатан дээр дарж дансруугаа авч болно. Мөн Сонкерийн эргэн төлөлт хийх бүрт таны зээлийн эрх нэмэгдэж хүү бурч 10 шат хүртэл ахих боломжтой. Халамж бүрээс хайр мэдрэн Сонкер. Ингээ хэсэг хугацааны дараа шин цэргүүдийн дунд хариг тэмцээн зохион байгуулж бүгдийг нэг том төмөр тооронд оруулаад алдцуулж байна. Ялагч нь 1-7 хоногийн амралт 10 сая воны шагнал авна. Тулаанч нэлээд ширүүн болж залуус бие биенээ хайр нэргүй зодож унахсаар төгсгөлд нь Канжэг их очтой хутгаар маш сайн тоглодог харгас залуу болон Жию хоёр л үлдэв. Канжэ зодтолдох хүнийг тарчлах дуртадаа тулдж исэн бол харин Жиюд өшөө авахаас өөр ямар ч сонголт ухрах зам байхгүй дээ бүх хүчээ шахан тулдж илаа. Ингээ нэлийн үсний эцэст Канжэгийн эрүүрөө маш хүчтэй зөхиж эцэст нь зоригтой илүү хор шар өшөө хорсолтой нь ялтагч ямаар Жию тэмцээний ялагч болж байна. Нөгөө хүн бүр эмхтэй хүн зодуулчлаагаа юм автцаа. Энэ минь ч өөрөө ялагдчихал энийгээ дийс хийгээстэй. Ингээ тэр өшөө авахар шийджээ. Оройн хүмүүс явсны дараа Жию ганцаараа ринг цэвэрлж усанд орж байхад нь дөхөж ирэв. Түүний усны савнд хүчтэй унтуулах юм хийдсэн байна л да. Жиюч удалгүй унаад өглөө. Хараа нь бүдгэрч биеэ өдөрдөж чадахгүй болоо л эхлэв. Ийхүү яг хүчрхийлүүлэхийн алдаад Жию эцсийн хүчээ шавах нэгийнхэн бүр яг юуг нь барыг тастаа хийжлөө. Хүртэх ёстойгоо л хүртлээ дээ. Ари өнөөх нь уурлан том төмөр алах аваа нэг мөр дуусахаар шийджээ манай үнийг. Харин яг тэр мөчөд тэднийг зогсоохон тэр. Канжэро хараа маш тайвнаар хэлж нүрүү, гаруу эсвэл хөлөө. Энэ балаа дураг бүр боосынхаа өөрөө дагуул ирсэн хүн рүү тэгж дайрчил шийтгүүлэхгүйгээ одоо яахав дээ. Мянга уйлж уушлахгүйгаа одоо нэмэргүй. Ийхүү чой түүний нүрийг юучгүй зүсч гаргасан алдаагаа насан туршдаа санаж авахар тамгалаад хөөгөөл явууллаа. За, ийхүү чой охины дуудан уулзахдаа нэг зүйлийг хэлж байна. Өчигдөр Жиюг их сул дорой охин өгсөн. Харин өнөөдрөөс чи өшөө авалтын төлөө дахин төрсөн уу хээж байна. Энэ буугаар чиний аавыг алсан. Алуурч нь энэ буугаа хэргийн газар тавьчаа зогцсон байсан бөгөөд хамгийн ноцтой нь энэ зэвсэг бол зөвхөн цагдаагийн газрын тусгай офицеруудад олгогддог буу юм гинэ. Тэгэхээр аавынх нь алуурч цагдаа хүн ээ л гэсэн үг. Түүнийг олохын тулд чи өөрөө цагдаа болох хэрэгтэй. Тэгээд түүнийг олж ал. Эндээс л Жиюгийн амьдралын шин чанар эхэлж байна. Түүний нууц бэлтгэл эхэлж тэрээр дараагийн 4 жилийн хугацааг өдөр шөнөгүй буудлага, гартан тулаан, төвчээр тусгай стратегид суралцаж зориулав. Нэгэнт нэрээ сольж бичиг баримтаа шинжилэн хуучин амьдралаач бүр мөсөн устгав. Ингээ тэрээр уу хээж ингээх шин нэрээр цагдаагийн академид амжилттай суралцж төгсөн цагдаагийн албанд элсэн орж чаджээ. Түүнд хоёрхан том зорилго байгаа ба аав нь алсан цагдааг олж устгах, мөн өөр нь өсгсөн чойгийн бүлэглэлийг цагдаанараас дотроос нь хамгаалж тагнуул хийх явдал юм. Бүлэглэл түүнийг хамгаална, тэрч бүлэглэлээ хамгаална.
Уралт гэдэг зүйлийн хариу үхлээр л төлөгдөнө. Ингээд тэрээр цагдаагаар ажиллаж байгаа ба нэгэн с хижигтний даган харанхуй хуучин барилга руу ганцаараа орж ийна. Хамтрагчаа гадаа машиныг нь харуулдаа л үлдээлээ. Барилгын дээд давхарт хууль бус харт амны том 8 өрнж байхыг хээжийн нууцаар ажиглаж өрөөнд багц бараа мөнгө хүргэж өгч буй пэлдүгөх залууг анхааралтай харав. 8-аач дуусч талууд мөнгөө солилцох гэж байтал хээжийн гинт хаалгыг өвшүүлэн дайраа орж өрөөндөөс бүх гинт хэрэгтнүүдийг хайрнаргүй зодож унагваа. Гэвч энэ маш том алдаа байж. Энэ ажиллагаа бол цагдаагийн газрын харт амигтай тэмцэх тусгай хэлцээ 6 сарын турш бэлдсэн том толгойлогчийн барих гол зорилготой нууц ажиллагаа байж л дээ. Пэлдүг их залуу нууц даалгавар гүйцэтгэж байсан цагдаагийн офицер байж таарав. Пэлдүү нь бүр бөөм өвөр. Хээжийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг бол энэ пэлдүү нь харт амигтай тэмцэх тасаг байгаа л яалтчгүй хоорондоо ингэ таарчжээ хөөрхөө. Задгийн ямартайч дээрээс ирсэн тушаалын дагуу с жигтнийг пэлдүүгийн багт хүлээлгэж өгвөл хээжийн хоосон л хоцров. Энэ хэдэн жил өнгөрөх хугацаанд манай ахын бүлэглэл нилээн томорчээ. Замд хүндэлсэх хөнгөө болтлоо л томорсон болтой. Маргааш нь хээж нь харт амигтай тэмцэх хэлцээр очиж тус хэлцийн дарга чаатаа уулзхан тэр. Чаат аргын өрөөнд ормогцол хээжийн зүрх зогсох шиг л болов. Энэ дарга олон жилийн өмнө гэрт нь хайж ирсэн тэр цагдаа байна штэ. Охин түүнийг шууд таньсан ч царайныхаа хурлыг арай яд нууж эд гаргасангүй. Эцэст нь энэ хилтэст орохол түүний ойрон зориг байсан юм. Ямар ч чаа дараад манай хүн их сонирхолтой санагдаж түүнийг туршиж үзэхэр шийдэн өөрийн багтаа авч байгаа юм байна. Оройн хээжин чойтой нууцаар уулзахаар ирээд харт амны хилтэст амжилттай ажиллаж орсноо ч хэллээ. Одоо л аавгаа алсан бууны эзэнтэй нэг юм ойртож чадчих шиг байна. Мэдээж хилцэн дарга чааг л хамгийн ихэр сэжгэлж байгаа штэ. Чой энэ газрыг харуулаа. Энэ 10 жилийн өмнө чиний аав амиа үл хайрлан намайг хамгаалж миний амийг аварч байсан юм. Ингээд тэр ч найзынхаа өшөөг авах нь ойрт ойлно. Цагдаагийн газар дээр баривчлагдсан с жигтнийг байцаахад тэрээр шин төрлийн аюултай харт амхийг манго гэх залуу хяналтандаа байлгаж хотоор тарааж байгаа юм байна. Энэ үеэр манай хүн шилжиж ирж байгаа. Хоёр биевтэй хүний багт ороо зогсохгүй өнөөдрөөс эхлээд өө хээжин чиний багт хамтрагч болон ажилланаа л гэж авчина. Одоо өстө юу болд юм бэ? Пилдүүд энэ санаа ног таалагдаагүйч өнөө манго гэх гарлуу дагуулаад гарлаа. Пилдүү охиныг нэгэн газар доорх том мөрөөдө тоглоомын зогсоолд авчирч чи мондөг хэмжээнд дотгош ганцаараа ороод гараад ирэл гэж байна. Мань хүн цаана болохоор охиныг дотгошоо ороод гэмт хэрэгтнүүдэд зодуулан бүтлгүүтэж өөрийн хүслээр багаж гарах байх гэж бодоод байгаа байхгүй юу? Гэвч хээжин түүний босноос хавь илүү бэлтгэгдсэн алуурчин гэдгийг тэр мэдэхгүй. Манай хүн хаалгыг нээ ороод хамгийн түрүүнд зогсож байсан том хамгаалагчаас нь эхлүүлээл бүгдийг нь унгааж эхлэв. Гадаа хүлээж чадсан пилдүү дотогш яваа ортол хээжин аль хэдийн мангог оролцуулаад өрөөнд нь байсан бүх залуусын цустаа нь холцсон зогсож байгааг хараад бүр шок болохгүй яах вэ? За ямар ч тач энэ манго гэж нөхөр нь харт амхаа өстой эвтэхээ нууцсан байсан нь хээжийн лолоо гаргаа хэрж байгаа маа. Мань хүч бүр аргагүй нарийн алуурчны мэдрэмжтэй л дээ. За тэгээ саяхан л учруу ганцаараа ор гэж гуцаад байсан байж дараагуудаа бити ингэрээш гэж яах шиг. Арайч ороод бүгдийн зочин санааг хөрөлөх. Хантаа заавал өмсөж байгаарай л гэж өгүүлж байгаа юм байна. Эгээ цагдаагийн газар мангог байцаахад ард байгаа хүнээ бүр хэлэхгүй нэ. Бараг хов зөөж байснаас шоронд орё гэж байгаа юм уу яагаад байгаа. Тэр нь их л аюултай хэрэгс амтан л болтой. Цагдаа нар тэрхүү боосгийн зургийг гаргаж ирээд харахад хээжин нүдэн томров. Тэр нь бол өөрөөс нь болоод чойд нүрээ зүсүүлж багасаас хөөгцөн өнөх канжаа байж таарах юм аа. Тэр нь одоо чойн эсрэг зогсох харт амхны ертөнцийн шин том тоглогч болж өшөөгөө авахар эргэж ирсэн юм шиг байна. Шин төрлийн харт амх гаргасан гэх бөгөөд илүү хүчтэй хэрнээ бид ямар ч улмөр үлдээдгүй юм шиг байгаа. Тэгэхээр энэ шин төрлийн харт амхийг нь манай чойч бас их сонирхноо. Мэдээж хин хаанаас юу гаргаад ирвгээ гайхал үл яах вэ? За ийхүү амьдрал өрнж байтал манай эд гинтэл буунуудаа бүртгэж аваад уцнуудаа хураалган шинэ ажиллагаанд орж ийна. Тэгсэн энэ ажиллагаа нь чой дарга барих байж таарах юм аа зөлөг гэж яалчгүй гинт хэрэгтэн л дээ угаасаа. Гэхдээ манай хүн чинь бүлгийнхээ толгойлогчийг хамгаалахгүй болохгүй шүү дээ. Яаж байгаа манай толгойлогч гэдээ байсан хүн чинь энэ улсынхаа толгой цогтой харт амхны нийлүүлэгч юм байна өө бүр. Үйлдвэрлэл Япон руу гаргадаг ч байх шиг. Ингээ үйлдвэрийн далаад байгаа ачны том хөлөг онгоцонд байрлаж байгаа ба цагдаа нар 50 минутын дараа хөлөг рүү шууд дайрах даалгавар авлаа өө. Хээжин утасгүй чойд мэдээлэл өгөх ажиллагааг сануулах ямар ч боломжгүй байгаа. Цагдаагийн тусгай тасаг ачааны хөлөг онгоцонд нууцаар тархаа орох үед хээжин хөлгийн коридор чойг залуустайгаа бараагаа шалгаж байгааг олж хараа. Хажуугийн хан дээрх цахилгааны уцыг хутгаараа таслаа. Гэрэл анивчул цагдаа нар маш ойрхон байгааг нуусаар тохиол амжлаа. Чойн залуус пэлдүг хөлгийн дээд давхарт бичлэг гэж нотлох баримт цуглуулж байгааг нь олж хараад хутга баринд дайрч камерын нэвтгийг оролдоход пэлдүү тэдэндээ зодолтой бол чойроо буу тулгаа байрч авах гэх яг тэрхээ агшинд өөр хаа нэгтээ буун дуу цайратаж чой зогтох боломж гаргаж байгаамаа. Хэдий зогтсон ч хөлөг онгоц тэр чигтээ утаа галд автав. Утаан дондор зогтож байхдаа чой хээжинтэй харанхуй хонголд нүүр тулан тааралцсан ч охин түүнийг буутсангүй.
Цагдаа нарын ирж буй зүгийг зааж өгснөөр Чой Тэжүү хоёр хөлөг онгоцноос амжилттай зүгтэж амжив. Ажиллагаа бүр мөсөн бүтлгүүтэж хөлөг онгоц чатан цагдаа нар хоосон хоцорбоо гэж. Шалгалтаар хөлөг дотор цагдаа нарын буу биш 2 удаа өөр бууны дуу гарсныг тогтоож Хэжийн аавынх нь үхлийн зэвсэг болох Чойн өөрт нь өгсөн өнөөх нууц бууга хэргийн газар цагдаа нарт мэддэггүйгээр үлдээчихжээ. Чаа дарга энэ бууг хараад царай нь хөвсөж орхив. Нөгөө талд Чой өөрийн новшондоо ууртаахаа ирж Хэжийн тэнд байсан мөртлөө яагаад өрчил сануулаагүй бол гэж дотроо хардас сижиг лайлга болтой. Цагдаа нар багийн бүх гişүүдийг шалгаад тэднээс хинэн ч хөлөг онгоцонд буудаагүй тогтоосон. Хэжийн л тэр буугаар буудаж дохио өгсөн ч угаасаа. Ингээ охин машиндаа суугаад өөрийн нууц уцаараа Чой руу залгасан ч ууралсан дарга уцаа авсангүй. Орой хоолн дээр Хэжийн пилдүүгээс яагаад Чойг барихаар ингэтлээ улаарад байдгийг мэдэж авах нь тэрэ. Яалчгүй он удаан хоорондоо бифтэй дээрэс нь эдний тасгийн хит идэв үнийг ч алж исэн болохоор Чаа дарган бараг хөвийн өсtöөл хэд болохоор юм байна. Тэрээр дахин нууцаар Чой руу залгаж би ажиллагааны тухай урьчилж мэдэж чадаагүй. Байдал бидний босноор байсангүй. Чаа дарга таны зочид буудлын өрөөд нууц камер зоосон байна. Бүх хөдөлгөөнийг чинь цагдаагийн газар хянж байгаа гэдгийг хэллээ. Иймхүү Чой камеруудыг олж унтрааснаар цагдаагийн газар холболтоо алдав. Чаа дарга дараалсан бүтлгүүтлүүдтэй галзуурах шахан суунаа. Энэ үеэр Канжаа гарч ийн. Хүмүүсээ аваад хааныг тийшээ хайчих жоогон болоо гэсэн чинь Чойн бүлэгт хорсож өшөө авахыг хүссэн Канжаа өөрийн залуусыг дагуулan 5 жилийн өмнө бэлтгэл хийдэг байсан Чойн спорт зал руу гиндүүлэн дайрж хотгос үхээр зэвсгэлсэн хүмүүс нь тэнд бэлтгэл хийж байсан Чойн залуусыг бүр нядлаа хаялаа. Чойн баруунгаар Тэжүүч тэнд байж таарсан ба Канжаа түүнийг бүр яг 5 жилийн өмнө өөрийн шигэ байдалд оруулах нь тэр. 얼굴 Харин тэр шөнө Чаа даргыг даахад дарга хотын захад нэгэн лабораторийн эмчтэй уулзаа Хэжиний авчирч өгсөн өнөөх бууны сэрийн дугаарыг сэргийлэхээр өгвөө. Лаборатори олон цаг ажилласны эцэст өнөөх хусан дугаарыг бүрэн сэргээж чадаж. Төд өдөлгөө спорт заалнаж цагдаа нараар ирж хид хідэн хүн өхөж цусан талаа болсныг ирж харав. Хэжийн заал нь гүн ороход шалан дээр цусаар бие ирлээ гэсэн байна. За энэ хүрээд эхний парт маань дуслаа. Хэдүүлээ дараагийнхаа партаар тун удахгүй иргэ болцъя. Энэ удаагийн бичлэгтэй маань хамтран ажилласан Son application, Son Care